Loved you since the very first day. When I caught you looking my way, I smiled and just knew it. And up until you came along. Сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн сайхан наадцааж байна уу? Ингээ намайг Хүрлаатрын Саруул Илэг гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн орхон сургуулийн магистрийн 1-р курсэд суралцдаг. Тэгээд би Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциацаар өнөөдрийн энэ газар ингээд ирчээ байж байна. Миний яг энэ ард харагдаж байгаа газар бол ингээ өнгөтэй хүрхрээ гэдэг газар байгаа. Энэ нь болохоор Wyoming мужийн Yellowstone National Park-ийн Canyon Colorful Section байгаа. Тэгээд бид нар энд анх далуулаа ирсэн. Тэгээд ирээд бид нар одоо яг энд housekeeping-ийн ажил хийж байгаа. Тэгээд амралтаараа Америкт ажиллаж аялцгаая гэсэн хөтөлбөрт хамрагдаад одоо яг энд ирчээд ингээ байж байна. Тэгээд анх энд далуулаа ирчээд их хөвгөлтэй housekeeping-ийн ажил гэдэг өмнө хийж үзээгүй, яг тийм биеийн хүчний ажил хийж үзээгүй. Тэгээд ирчээд хийгээд тэгээд ямар хэцүү юм бэ ёо, буцъя бид нар хийж чадахгүй байна. Яах гэж ирваа гэд ингээд амар хэцүү шантраад бодож байсан. Тэр үе одоо гэхдээ ард ингээ өнгөрцөн байна. Бид нар ажиллаа хийж, сураад, дасаад, энэ газартаагаа танилцаад, хүмүүстэйгээ танилцаад, ер нь ингээд Америкийн соёлыг эндээс багч болов гэсэн ингээ мэдрээд ингээ өдөөд ингээ байж байна. Тэгээд амралтынхаа 2 өдөр амардаг, 5 өдөр ажилладаг. Тэгээд 2 өдрөөрөө бид нар ингээд аялаад тэгээд өөрсдийнхөө яг оройн болохоор бид нар өглөөний 8-аас оройны 4 гэж ажиллаад хардаг. Тэгээд 4-өөс хойш бид нар хоолндоо орчоод, усандаа ороод тэгээд одоо тэр нөгөө фитнесээр хичээллээ, тенсээр хичээллээд тэгээд ингээд өөртөөхөө чөлөө цагийг зөв боловсон маш үр дүнтэйгээр өнгөрүүлдэг байгаа. Тэгээ хажуугаар нь миний зорилго энд ирсэн зорилго болохоор англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлээд тэгээд аялах гэсэн хүсэл мөрөөдлөөр ирсэн. Тэгээд тэрийгээ ингээд жоохон ч гэсэн энд болохоор ингээд Америкчууд маш их хэрхийг хүсдэг өөртөө. Тэгээд яг энэ газар нь ирчээд бид нар ингээд байгаад аялаад ингээд яаж байгаадаа бас ингээд өөрсдөө азтай гэж бодож байна. Тэгээд би өрөөндөө болохоор нэг Вьетнам охинтой хамт амьдардаг. Тэр охин маань болохоор Сан Францискоос сурдаг. Тэгээд англи хэлний мэдлэг нэлээд дээшээ. Тэгээд хойдонгийн хүүхдүүдэд хэлгээд хамт болохоор яг гадны орны хүнтэй байж бас хилээд дэвшлүүлэх нь маш зүйтэй байдгийм байлээ гэд хэлмээр байна. Тэгээд миний англи хэлний мэдлэг болохоор анх эрэхтэй бол жоохон муу байсан. Тэгээд тэрийг бодвол одоо арай тэрнээсээ дээшлсэн явхад арай гайг болж байгаа гэж найдаж байна. Тэгээд энд ирсэн хамгийн том амжилт гэх юм бол бид нар 3-ыг харьцах 3 волейболын мини тэмцээнд ороод энэ Canyon гэдэг газраасаа төрүүлээд тэгээд Mammoth гээд маш том бас нэг яг энэтэй адилхан хэсэг өөр үзэсгэлэнтэй нэг газар руу явсан. Тэгээд тэнд очиод бид нар өөр яг газраас ирсэн 8 багтаа өрсөлдөөд тэр одоо энэ Yellowstone-ийн 3-ыг харьцах 3 волейболын тэмцээний авраг болж чадсан. Тэгээ Монголынхаа нэрийг гаргаад тэр үеийн сэтгэл болохоор бид нар яг тоглож явах үедээ болохоор бид нар чинь Монгол хүмүүс шүү дээ. Хаанаас төрсөн үн цогцаагаас санаарай. Бид нар яах гэж ирлээ гэж тэгэл заавч хөдөлөө төрүүлнэ шүү гэд. Тэгээ тийм зориг тавьсан. Тэгээд төрүүлсэн. Тэгээ одоо бидний одоо Canyon-ы авраг, волейболын тэмцээний авраг болсон. Тэр нь болохоор монголчууд байсан гэдгийг бидрийг одоо ингээ хүндэс самбар дээр ингэж үлдээд дараагийн жил болтол ингээд байж байна. Тэгээ бид нар өөрсдийнхөө уул мөрийг энд ингээ үлдээж байгаадаа маш их бас ингээд бахархаад өөрсдөө ингээ бахархаж байсан. Тэгээд дараагийнхаа хүүхдүүдэд захиж хэлэхэд жоохон өөрсдийнхөө авиас чадварыг хөгжүүлээд тэгээд энд эрэхтэй бүжгэлдэг ч юм уу, дуулдаг ч юм уу, волейбол тоглодог тийм жоохон авиасаа бүр хөгжүүлээд өөрсдийнхөө ингээд газар усныхаа нэрийг гаргаад тэгж ирвэл миний хувьд их зүгээр юм шиг санагдсан. Жоохон авиастай. Өөр одоо тэгээд өөр юм гэх юм бол тэгээд
баярлалаа. Намайг ингээд сонссон